Сайн байцгаана сонсогчдоо та бүхэн Сирак подкастын шинэ дугаарыг хүргэж байна. За энэ удаагийн дугаартай ахаад нэг Францад болсон цуврал залуучны талаар бол бэлтгэсэн байна. За уг хүнийг Франсуа Врио гэж нэрлэдэг бөгөөд энэ 1980-аад онд Францын цагдаагийн албан тушаалтан байсан мөн олон хүнийг хүчирхийлж алсан учраас ингээд цуврал залуучсан болжээ. Түүнийг Сорфт хочор олон нийт одоо л мэддэг болсон 1986-аас 1994 оны хооронд хэд хэдэн хүн амны болон хүчингийн хэрэг үйлснэл батлагдаад байгаа. За 2021 онд ДНХ-гийн шалгалтаар хамгийн анхны үйлсэн хэрэг нь илэрснээс хойшоо мөрдөн байцаалт ойртож за тэгээд баригдахын даваантар тэрээр захаа бичиж үлдээгээд амиа орсон байт юм аа. За ингээд Франсуа Брион 1962 оны 1-р сарын 22-нд төрж 2021 оны 9 сарын 29-нд нас барсан байгаа. Нас барах үедээ бол 59 настай байсан. Түүнийг Le Grelle буюу Сорфт хэмээн нэрлэдэг байсан бөгөөд Францын цуврал алуурчин, хүчирхийлэгч мөн цагтаа байжээ. 1986-аас 1994 оны хооронд Ile de France бүс нутагт дор хаяж 3 хүнийг хөнөөсөн байгаа. Анхны алгын дараа гэрчүүд түүний нүүрэн дээр маш их батганы сорь байсан учраас мөн ам зургаар бол яг энийг илэрхийлж гаргасан учраас уг цагаас хойш бол түүнийг яг энэ хочор нь буюу Сорфт гэж нэрлээд явж байгаа. Түүний эхний алга нь бол 1986 онд Парисын 19 дугаар дүрэгт болсон бөгөөд 11 настай Сесил Блох хохирогч болсон байна. Дараа жил нь Парисын 4-р дүрэгт 2 наснд хүрсэн хүнийг хөнөөсөн. Үүний дараа 91, 94 онуудад хүн алсан байгаа. За харин 87 болон 94 онуудад бол хүчингийн хэрэг үйлсэн холбоотой гэдгийг бол яг аль биесээр ДНХ-гийн шинжилгээгээр тогтоосон байна. За эдгээр гэмт хэрэг үйлдэгдэж байх хугацаанд бол Брион Францын цагдаагийн байгууллагын хэд хэдэн ангид харьяалагддаг байсан. 1983-аас 1988 онд бол үндэсний жандармерид бүгд найрамдах гвардийн мотоциклчин за дараа нь Парисын үндэсний цагдаад офицероор ажиллаж исэн. За ингээд 2019 онд бол тэтгэвртэй гарсан байна. За мөн 2019-оос 20 онд бол Предлолец хотын орон нутгийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж исэн бол яг ажлын карьер талдаа бол нэлээд амжилттай явж исэн юм хүн байна. За түрүүн дурдсан үндэсний жандармери гэдэг нь болохоор монголоор бол яг хууль сахиулах их сургууль гэсэн утгатай үг юм байлээ. 2021 оны 9-р сарын 24-нд Сесил Блохын хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд ДНХ-гийн шинжилгээ өгөх дуудлага бол ирсэн. За үүний дараа 9-р сарын 27-нд бол эхнэр нь түүнийг сураггүй алга болчихлоо гэдэг мэдүүлгийг цагдаад өгсөн. За тэгээд ахиа 2 хоногийн дараа Врио эхнэртэйгээ амьдарч исэн хотоос шал өөр зүгт байрладаг нэгэн хотод түрээсэлсэн байрандаа тайвшруулах буюу унтуулах юмны тун хэтрүүлж ингээд амиа орсон байна. Тэр өөрөө үлдээсэн цагталтаа гэмт хэрэгүүдээ бол бүгднгийн дэлгэрүүг сайхан тусгаад өчгсөн. За мөн уг үйлцэн гэмт хэрэгүүддээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. За Франсуа гэдэг хүн ер нь хүүхэд байхаасаа ямар хүн байсан юм бэ гэхээр 1962 оны 1 сарын 22-нд төрсэн Францын Нормужийн Графлин хотод төрөөд за ойролцоох Маркан Бриол хотод өссөн ба. Тэр гэр бүлийн ганц хүүхэд байсан бөгөөд хатууд ихтэй аав за хойд дөх болон хойд хоёр эгчтэйгээ бол ингээм амьдарч исэн. Төрсөн ихэнд томуугаар бол нас орсноос 2-7 хоногийн дараа Франсуа 10 настайдаа гэр бүл нь Гревлинээс нүүсэн. Хожим тэр нэгэн сэтгцийн эмчэд өөрийг нь яг тэр насанд нь аав нь бэлгийн хүчирхийлүүлсэн гэж бол ярьжсэн байна. За түүнийг зарим нь гунигтай амиа орлох талаар боддог өсвөр насны хүү байсан гэж зарим багш нь бол бас дурсан ирсэн байна. Тэр нэг удаа найзтай хамтдаа амиа орлох санал хүртэл тавьж исэн гинэ. За ингээд залуу наснда Врион бол Cannibal Holocaust зэрэг аим шин кинонд дуртайсан гэдэг тэр 1985 оны 6 дугаар сард гэрэлсэн. За ингээд боловсрал болон ажлын карьерийн талаар ахаад жоохон дэлгэрэнгүй дурдъя. 1983 онд Фрио Парис руу нүүж үндэсний жандармерид элсэн бөгөөд бүгд найрамдах гвардийн мотоциклийн ангид алав хааж исэн. 1988 он гэд тэр Парисын цагдаагийн префектурын харьяа үндэсний цагдаад орж нэгэн дөрөвт үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Цагдаагаар ажиллах хугацаанд тэр үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцож төлөөлөгчөөр хүртэл ажиллаж исэн байна. Нэгэн хуучин найз нь түүнийг бүгдд илдэг хүн байсан ч гэсэндээ маш амархан уурладаг тийм хүн байсан гэж зан чанарыг нь бол дүрсэлсэн байна. За тэтгэврт гарсныхаа дараа тэр Херемужийн Прадлалец хотод амьдарч 2019 онд орон нутгийн зөвлөлийн гишүүнээр хүртэл сонгогдоод байсан. За дараа жил нь Херемужийн Ла Гранд Мот руу нүүгээд 2021 оны 9-р сард нас барах хүртэл тэнд амьдарсан юм билээ. За ингээ 2019 онд тэр Франц 2
гэдэг телевизийн Everyone Wants to Take Their Place буюу бүгд л өөрийн байр сууриа авахыг хүсдэг гэдэг нэртэй ийм нэвтрүүлэгт танин мэдгүй тийм нэвтрүүлэг байсан юм байна. Энэ нэвтрүүлэгт бүр хүртэл орж исэн. 2021 онд 59 настайдаа нас барсан гэхээр ер нь сошиал хаягууд нь хүртэл байж идэг ийм хүн байгаа. За тэгээд тэр нэвтрүүлэгт оролцож байхдаа л Парисын цэцэрлэгт хүрээлэнд нэлийн гэмт хэргийн гаралт өндөртэй тэм цэцэрлэгт хүрээл юм байна л та. Тэрэнд нь алхагчдыг бол ингээд аюулгүй байдлаа хангаж явах талаар хүртэл зөвлөгөө өгч ярьсан байна. За ингээд яг албан ёсоор гэмт хэрэгүүдийн талаар ярив. 1986 оны 4-р сарын 7-нд Парисын 13 дугаар дүүрэгт Фриов сургуулийнхаа зүг явж исэн 8 настай охинтой цахилгаан таржээ. Тэр охиныг хүчээр байрны зой руу чирч орон хүчрхийлээд олсоор бож алхахыг оролцсон байна. За тэгээд түүнийг үхсэн гэж бодоод Фриов хэргийн газраас бол цогцсон. Гэвч охин бол маш амжилттайгаар амьд үлдээд тэгээд цагдаад өгсөн байна. Гэвч охин амьд үлдэж цагдаад мэдгдсэн байна. За хамгийн анх ам зураг нь бол ингэж гарсан. За 1 сарын хугацаа хүрэлгүй дараагийн эрэхтэй бол орсон байна. 1986 онд 5 дугаар сарын 5-нд 11 настай Сесил Блох мөн л сургууль руугаа явах замд Фриовтой байрны цахилгаан шатанд бол таарсан. Парисын 19-р дүүргийн Rue Petit гудамжны 116 дугаарт байрлах энэ байранд тэр охиныг хүчээр чирж оруулаад тэгээд нэгэн зойрын өрөөнд аваачаад хүчрхийлээд хутгалж боож хүнэсэн байдалтай олсон. Түүний цогцыг тэр өдөртөө хевсэнд боосон байдалтай олжээ. Хэрийг үйлдэх үед байрны дотор тааралцсан гэрчүүд түүний дотор Сесилийн эцэг их болон хойд ах нь ингээд Фриовын нүүрэн дээр батганы сөрөг байсныг анзаарсан байгаа. За энэ дүрслэл нь с жигтний нүүрний эвлүүлэг зурагт бол тусгагдаж Францын хэвлэлүүд түүнийг Le Grolli буюу цорвт гэж нэрлэх болсон байна. За 11 сарын дараа 1987 оны 4-р сарын 28-нд Фриов энэ удаа 2 насанд хүрсэн хүнийг бол онилсон. За хохирогчт нь бол Air France компани 38 настай механик ажилтан Жиль Полити байсан. За мөн түүний гэр бүлд ажилладаг герман асрагч Irmgard Müller гэдэг хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан байна. За тэд Парисын Мариас дүүргийн нэгэн байрны дотор хамтдаа амиа алдсан байдалтай олцсон. За Политиг бол нүцгэлж нүрээр нь доош харуулan хэвтүүлээд гар хөл нь ард нь хүлээтэй байсан ба гаротор боож бол хүнэсэн байсан. Мюллерийг давхар орон дээрх босоо хүрээнээс гараар нь дүүжлээд хоолойг нь хутгаар зүссэн байдалтай. Хоёр хохирогч хоёулаа нас барахаасаа өмнө тамхиар түлэх зэрэг бие махбодын тамлалд хүрсэн байсныг олсон. Цагдаа нар алуурчин Мюллертэй хувийн харилцаатай байсан байж болцсохгүй гэж үзсэн байгаа. Түүний хаягны дэвтэрт бол Эли Лоренж гэх нэр байсан ч гэсэндээ Францын иргэний бүртгэлд ийм нэртэй хүн байгаагүй тул мөрдөгчд энэ нь хуурамч нэр байж магадгүй гэдэг таамаглал ороод тэгээд хэрэг нь бол ингээд уг хэрэгээс хойшоо өмгцэн. Гэрчүүд 4-р сарын 27-нд Мюллерийн байрны Rue de Sévigné гудамжинд 20 орчмын насны биерхүү залуу орж байсныг мөн дараагийн өглөө хэрэг гарахын өмнөхөн үүдний домофоноор түүнтэй ярьж ирснийг ч гэсэн харсан байна. За ингээд 1987 оны 10 дугаар сарын 27-нд сургууль төгсөөд гэртээ харж явсан 14 настай охиныг Фриов бол зогсоосон. Тэр өөрийгөө цагдаа хэмээн танилцуулж мөрдөн байцаалтын хүрээнд асуух зүйл байгаа гэж хэлсэн байна. Охиныг гэрт нь оруулсны дараа Фриов түүнд гав зууж хүчирхийлжээ. Дараа нь тэр орон байрыг нь дээрэмдээд охиныг бол амьд үлдээсэн. Охины өгсөн тайлбар дээр үнслэн Сорвт энэ хэргийг эзэн байж болшгүй гэж сэжиглсэн ч Денхигийн шинжилгээгээр энэ батлагдсан нь бол хизээ хойно буюу 1996 онд болсон. За ингээд 1990 он буюу 4 дахь гэмт хэрэг нь 6 дугаар сарын 6-нд 43 настай үйлдвэрийн зургийн техникч, офисын менежер Гилберт Годри хэмээх нэгэн ой модонд уяатай толгойдоо Мак 50 буугаар буудуулсан байдалтай амиа алдсан байсан. За түүний зохицыг тэр өдөр нь хойно сандран хуцсны дараагаар бол алсан юм байна. Энэ хэргийг удахгүй мартаад Фриовтой холбоотой байсан ч гэсэндээ 2024 оны 11-р сард тэтгэврт гарсан мөрдөгчийн мэдүүлгээр түүний гэмт хэрэг үйлдэх арга барил нь ингээд олон ижил зүйл байгааг бол анзаарсан байна. Цогцсны ойролцоо олдсон сум нь Мак 50 маркийн 9 мм-ийн калибр буунаас гарсан байсан бөгөөд ийм зэвсгийг Жармардууд буюу хууль сахиулахын 1989 он хүртэл ашигладаг байсан. Ийм буунд Фриов амиа орсны дараа түүний амьдарч исэн машингаас нь олсон гэж байгаа. Зөвхөн сумны төрөлж биш алуурчин хохирогчийн машиныг болон чекний дэвтрийг нь хулгайлж түүгээрээ ресторанд хоол түлэх, видео бичихч, хуучин мотоцикл худалдаа авахд ашигласан.
Мөн хэд хэдэн дэлгүүрийн эзэд тэр эд зүйлсийг авахдаа өөрийгөө хууль сахиулах цагдаагийнхаа үнэмлэхийг бол харуулж танилцуулсан гэж мэдүүлсэн. Хохирогчдын эд зүйлсийг хулгайлах болон цагдаа эсвэл жандармын үнэмлэх ашиглах нь Верёвын гэмт хэрэгт давтагддаг онцлог бол байсан. За үүний улмаас баллистикийн шинжилгээ хийлгэхэр басан бөгөөд 2025 оны 5 дугаар сард Le Progrès сонинд Макев буугаар Годриг хүнөөсөн нь Верёвын Лагранд мод дахь байшингаас олдсон болохыг баллистикийн шинжилгээгээр ч гэсэн мөн баталсан ба. За ингээд 5 дахь гэмт хэрэг нь бол 7 жилийн ингээд завсрын дараа хийгдсэн хэрэг байна. 1994 оны 6 дугаар сарын 29-нд Сорбт дахин гарч ирсэн. За Сена Мэри Можийн Митри Мори хотод 11 настай Ингрид Ж гэдэг одоо нэрийг нь нууцлалчихсан байгаа. Нууцлсан нэр нь Ингрид Ж. За хэмээн мэдээлэгдсэн охин хурдны төмөр замын дагуу дугуй унаа явж байх үедээ Верёв түүнд ойртон очиж цагдаагийн хэлц рүү авч явах хэрэгтэй гэж бас нөгөө л ижил шалтгаанаа бол тайлбараа хэлсэн. За ингээ машинд суухыг бол ингээ шаардсан байгаа тэр охиныг. Нэг барьж аваад тэр нэг цагаас илүү хугацаанд зам туулан Эсамужийн Сакле дахь эзэнгүү болсон нэгэн фермд бол аваадсан. Тэнд Ингридийг хэдэн цагийн турш хүчрхэлсэн байгаа. Дараа нь Верёв охины амийг хороогоогүй. За тэгээ шууд хэргийн газраас зогссон байгаа. За ДНХ-гийн шинжилгээгээр энэ хэргийг бол сорвит үйлдсэн гэдэг нь бол дахиад батлагдсан. За сорвитын хэрэгүүдийг мөрдөн шалгаж байсан цагдаа нар сэжигтэн нь өөрсдийн нэгнэнд байгаа хүн гэдгийг бол ойлгосон байна. Амьд үлдсэн гэрчүүд түүнийг цагдаа эсвэл жандармын албан ёсны үнэмлэх үзүүлж байсан гав радио станц зэрэг цагдаагийн хэрэгсэл ашигладаг, танигдхуйц цагдаагийн хиллэг хэрэгэлдэг, мөрдөн шалгах ажиллагааны талаар өргөн мэдлэгтэй бөгөөд энэ мэдлэгээ илэрхгүй байхдаа хүртэл ашигладаг байсан гэж дурдсан байна. За ингээд Polity Miller-ийн хэрэгт тэр Ellie Lawrence гэсэн хуурамч хаяг өгсөн нь Парисын 13 дугаар дүрэгт байрлах хуучин офис руу хүргэж өгч исэн. За Сорвтын сүүлийн баталгаатай халдлага нь жандармын сургалтын төв байрладаг Секлет бол болсон байна. Мюллерийн задлан шинжилгээгээр түүний нас барахаас өмнө үл таних нэгэн эрттэй харилцан зөвшөөрсөн бэлгийн харилцаанд орсон бол тогтоогдсон бөгөөд түүний үрийн шингэн нь тампонд бол үлдсэн байсан юм байна. За ингээ 2021 онд энэ тампонд хийсэн ДНХ-гийн шинжилгээгээр Полити Мюллерийн хэрэг нь Сесил Блохын алхахтай бол ингээ холбогдож байгаа. За Полити Мюллерийн хэргийн газарт олсон тамхины ишнээс гурууны хийчихсэн авсан байгаа. За мөн Парисын 14 дугаар дүрэгт болсон амь насыг нь хөнөөгөөгүй тэр халдлагын үеэр бол ДНХ-гийн нотлох баримт цуглуулсан ч гэсэндэ энэ халдлага нь бол Верёвын бусад хэрэгтэй холбоотой болох нь 9 жилийн дараа л батлагдсан гэдгээрээ ялгаатай гэж ярьжсэн шүү дээ. 1996 онд гээд. За Ингрид Жэгийн хэрэгт цуглуулсан шинжилгээний нэмэлт баримтууд ч гэсэн өмнөх бүх хэрэгүүдтэй нь бол холбогдож тэр цагдаагийн хайж исэн бүх зүйлийн цалилгааг тайлсан гэсэн үг. За одоо яг энэ сорвитын баригдсан тэгээ өөрийнхөө амиа хорлсон энэ үхлийн талаар жоохон дэлгэрүүлээд ярих юм бол 2021 онд сорвитын хэргийг 2014 оноос хариуцсан авч ажиллаж исэн мөрдөн байцаагч шүүгч Натали Турки Ile de France бүс нутагт анхны гэмт хэрэгүүд болсон үеэр ажиллаж исэн. За ингээд 750 жандармаас ДНХ-гийн шинжилгээ авах шийдвэр гаргасан байна. Тэгээд дээр дурдсан 2021 оны 9 дугаар сарын 24-нд Верёв туцаар ирж мэдүүлэг өгөх шаардлагатай ДНХ-гийн шинжилгээ өгөх шаардлагатай гэдэг утасны дуудлагыг авангуудаа шууд Лагранд мот дахь гэрээсээ цогцсон. За тэгээд эхнэр нь бас 2 хоногийн дараа сургаггүй алга болсон гэдэг мэдээлэл өгсөн гэж хэлсэн да. За энэ үйл явдлууд бол болсон байнамаа. За тэр эхнэртэй зориулсан үлдээсэн амиа орлох цагталтаа өөрийгөө 1990-ад оны сүүл хүртэл уучлашгүй гэмт хэрэг үлдсэн. Том гэмт хэрэгтэн байсан гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн. За тэгээд түлхэц зүйлийн нөлөөндор ийм хэрэгүүдийг бол хийдэг байсан гэдэг талаар бичсэн байна. Тэгээ тэр нь бол сэтгцэн эмгэгийн талаар өөрийгөө бол буруутгасан байсан. Мөн гэр бүлтэй босноор ийм түлхцээ дарж чадсан. Тийм учраас би 1997 оноос хойш ямар ч гэмт хэрэг хийгээгүй гэж бол бичсэн байна. Эрх баригчид одоогоор мдээгүй бусад гэмт хэргийг үйлцэн байж болшгүй гэж бол таамаглаж байгаа. За Верёв нас барснаас 2 хоногийн дараа Парисын прокурорын газар хэд хэдэн хэргийн газраас олцсон ДНХ-гийн мэдээлэл нь нас барсан итгэхтэй бол яг таарч байна гэж бол баталсан байна. Мөн Верёвыг зарим гэмт хэрэгүүдэд илрээгүй гэмт хэрэгүүдэд бол буруутай байж магадгүй гэж бол таамаглаж байгаа. Гэхдээ яг аль биесээр баталж болж чадахгүй байгаа юм билээ. За гэмт хэргийн шинжээч нь бол Корини Херман гэдэг хүн байгаа. Түүнийг дараах хүн амны хэрэгүүдэд оролцсон байж болцшгүй гэдгийг нь бол тооцсон байна. За нэгт бол Софи Нерме
гэж 23 настай эмэгтэй үл хөдлөлийн агент 1991 оны 12 дугаар сарын 5-нд Парисын 19 дугаар хороололд үзүүлж байсан байрныхаа дотор ингээ хүчндүүлж боомлогдсон байдалтай амиа алдсан байна. 2022 онд өөр с жигтний уг хэрэгт холбогдуулан байцаасан ч гэсэндэ 3 жилийн дараа энэ хүн нь алдартай цуврал хүчин үйлдэгч Доминик Пеликот болох нь бол батлагдсан юм байна. 2025 оны 1-р сард мөдөн байцаагчид түүнийг ахин байцаажээ. Хоёр дахь таамаглал бол Кэрин Ларва 19 настай 1994 оны 6 дугаар сарын 9-нд Мо гэдэг хотод сургуу болж 1 сарын дараа ойгоос бол цогцыг нь олсон. 3 дахь хэрэг нь 2024 оны 8 дугаар сард мөрдөн байцаагчид Бриовын холбогдсон байж бодшгүй өөр 3 хүн амныг бол нэрлсэн. Virginie Delmas бол 10 настай хөөсөн 1987 оны 5 дугаар сарын 9-нд Парисын зүүн захын Ньюр-sur-Марne тосгонд бол амьдардаг. Гэрээс хулгайлт алдагдсан ба. Түүний цогцос 5 сарын дараа Парисаас зүүн тийш 30 км зайд орших нэгэн жимсний цэцэрлэгээс бол олцсон. Хоёр найз нь түүнийг 25 орчим настай, боростой, мотоциклтай эрэгтэйтэй хамт байсныг харсан гэж мэдүүлсэн нь Верёвыг дүрсэлж байгаатай нэлээд төстэй байна гэж таамаглалыг төвшүүлээд байна. Перин Винжерон бол 7 настай байгаа. За Виржини Делмас алга болсон явдлаас хойш ердөө 1 сарын дараа 1987 оны 6 дугаар сарын 3-нд Бельмор бол хулгайлагдсан. За энэ газар нь бол Делмасын цогцос олдох газраас ердөө 6 км-ийн зайтай ийм байрлалд бол байсан. За 5-7 хоногийн дараа Винжероны цогцос Шэл хотод Делмас хулгайлагдсан газраас зүүн тийш 10 км орчим газраас бол олдсон. Цагдаа нар алуурчин тухайн бүс нутагт амьдардаг байсан байж магадгүй гэж тухайн үед бол тайлбарлаж ирсэн бол одоо эдгээр нөгөө хохирогчдын байшлыг хараад үзэхэд энэ хэрэг нь ахаад нөгөө энэ гэмт хэрэгтэнтэй бол холбогдуулаад байна. 2022 оны 3 дугаар сард Вриовын талаар 2 ном бол хэвлэгдэж түүнийг өөр олон хүнийг хүнөөсөн байж болцшгүй талаар бол дэлгэрэнгүй тайлбарсан байдаг юм байна. За намын зохиогчдын хэлснээр Соревтын хэргийг шалгаж буй мөрдөн байцаагчид нийт 31 хохирогчийг за яг нь үүнээс 9 хүн амныг хэрэг гэж тооцож бол ажиллаж байгаа юм байна. Ингээд энэ эрхтэйгийн талаар бэлтгэсэн миний мэдээлэл ерөнхийдөө ингээд дуусчихээн. Гэмт хэрэгүүд нь эцэст нь 35 жилийн дараа илэрсэн ч гэсэн ял итлэх хэвээр хүн нь өөрөө хүчгээр шүүх хуралч болохгүй ингээд орхигдож байгаа харамсалтай хэрэг энэ байлаа. За та хэд юу гэж бодож гин эрдэм мэдлэгийг олж аваад уул мөрөө баллаад явж исэн. Учираас өөрөө хэрэгээ хүлээхээс нааш энэ гэмт хэрэгтэн бол олдоогүй юм болоо да. За ингээд сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. Дараагийн дугаараар уулзъя. Лайк болон subscribe дараарай.